Өнөөдөр энэ бас маш чухал асуудал амьдрал нэлээд ойрхон хэрэгжүүлж чадах юм бол маш олон иргэд яг энэ сэргийгт хүчмийг яаж хэрэглэх юм бол магадгүй айгүй их технологи шаарддаг, аюултай, олон зөвшөөрөл шаарддаг гэдэг байдлаар бол хойш суугаад болгоомжлоо суугаад байдаг. Нордикийн орнууд ялангуяа манайхтай төстэй хүйтэн улс орнууд бол энийг аль хэдийн хэрэгжүүлээд илүү олон байх тусмаа үнэн хямдраад эдийн засгийн өрөөгөөж бол олон нэмэгддэг гэдэг ийм үндсэн логиктой юм байна билээ. Тэгээ энэ тал дээр иргэд бол сая зөвшөөрөл шаардахгүйгээд тогтоол дээр ороод ирсэн. Магадгүй энийг нөгөө талд нь зөвшөөрөл шаардахгүй болохоор иргэд аюултай, гал усны аюултай гэж маш олон ийм үгүйсэх хандлагууд бас байхыг үгүйсэх харахгүй. Тэгээ энэ тал дээр бас яг ямар эрсдэл гарч болох уу гэдэг талаас нөгөө талаас нэг асуумаар байна. За хоёрдугаар нь өчтөр бас хурлын дарга уулзалтаараа ярьж ах шиг мэдээлэл гарч ирсэн. За цахилгаан хосолсон хөдөлгөөртэй маш олон машинууд бий болчихсон. Тэгээ яг нэгэнхэд Улаанбаатар хотод би ч гэсэн өөрөө яг тийм машин ундаг. Тэгээ хайгаад олдгоо. Цэнэглэх юм ерөөсөө байхгүй. Манай ордонд байсан гэдэг анх нэг хэрэгжүүлжсэн манай ордны хашаанд байсан юм хүртэлгээд мол татаад аваа явуулсан юм байл ерөөсөө. Цэнэглэх хүн байдаггүй. Тэгээ ажилтгүй юм уу? Ажилтгүй л гэж надад хэлсэн. Тийм учраас энээсээ ахуулаад бид нар яг юм ногоон эко ийм зүйлийг яахгүй колонкуудаас асуухаар байдсан байлээ. Тэгээд ерөөсөө ашиггүй нэгдүгээр төвхтэй ч гэх нэг тийм байдлаа жоохон тэрчих байдалтай. Тийм учраас бид нар өнөөдөр яг энэ бензиний очрол сууж байхаа гадна энэ цахилгаан 160 мянган машин байгаа гэж үзсэн. Энийг ойрын хугацаанд тодорхой ямар чиглэлээр үүрэг даалгавар өгдгийг. За нөгөө талаас эдийн засгийн өрөөгөөч талаас нь чиглэл өгөөд ялангуяа энэ өвлийн улиралд за хотоорн ч гэсэн явхад бол энэ цахилгаан машин цэнэглэх станцыг ховор байгаа учраас эргээд хүмүүсийн хэрэглээ унах хосломол хөтөлбөртэй машиныг оруулж ирэх авах худалдаа авах сонирхол гэдэг юм энэ унах юм эрсдэл байгаа болов гэж хараад байдаг. Тэгэхээр энэ тал дээр хариуцсан холбогдол сайд нарын машины цэнэглэх станцуудыг бий болгох тал дээр яг ямар ажил хийдэм зүгээр хайцсан юм уу эсвэл нэг хэсэг ингэж божигнуулж байгаад ингээд хайцсан юм уу гэдэг юм асуултыг бол асуумаар байна. Тэгээ инх цэг гишүүндээ бас баярлалаа. Би жил гаруй хажууд нь суусных бол энэ эрчим хүч, сэргээлт эрчим хүчний талаар маш их мэдлэгтэй болж байгаа. Бараг Австралийн тэр төгсөн сургуулийн хэмжээний диплом хамгаалах хэмжээний мэдлэгтэй болж байгаа учраас энэ айгүй их чухал байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхээр манай олон аялал жуулчлалын компаниуд тоггүй, цахилгаангүй, өртөг өндөртэй учраас аялал жуулчлал хөдөө хөгжиж өгдөг. Эрчим хүч татна гэхээр асар их хөрөнгө оруулалтаас шаарддаг. Тийм учраас энэ бол манай ирээдүйд маш чухал юм аа. Дээрэс нь эрчим хүчний сэргээлт эрчим хүчний мэрэгжилтнүүд эх 10 жил хамгийн эрэлттэй өндөр цалинтай мэрэгжил байна гэдгээр олон улсын хөдөлмөрийн байгууллагын хүний нөөцийн эрэлттэй мэрэгчлэр орсон юм байлээ. Тэгэхээр энэ хүний нөөцийг бэлдэх тал дээр яг манай дээр хэр зэрэг бэлддэг юм болоо. За тэгээ тогтоолын төслийг бол бүрэн дэмжиж байна. Тэг засгийн газар чиглэл өгөх тогтоол дээр саяны Эрдэнэбат гишүүний хэлээд байгаа hybrid electric vehicle буюу тэр хосолмол цахилгаан бензин хосолсон машиныг ногоон дугаартай болгох гэсэн чиглэл өгж байгаа шүү дээ. Зам тээврийн сайд байвал тийм өгж байгаа шүү дээ. Дээрээс нь тэр 100 байршил дээр түншлэлийн төслөөр PPA түншлэлийн төслөөр байршил дээр хурдан цэнэглэгчтэй нарны панелтай тийм байгууламжийг барихыг энэ төр хувийн төвчлэр хий гэдэг чиглэлийг өгж байгаа шүү дээ. Тэр араас нь бол манай энэ ажлыг төрсэн гишүүд бол нэг л хатуутай шаардсан шүү дээ. Тэг цэцэг гишүүн хариулъя. За энэ тогтоол дээр 20 кВт хүртэл хүчин чадалтай айл өрхийн нарны панел, батарей системийг түгээх шүлжээнд техникийн нөхцөл шаардахгүйгээр нэг стандартыг хангуулж шүлжээнд холбоолох боломжийг бүрдүүлэхэ гэж маш хүчтэй заалт орж ирсэн. Тэгэхээр энэ дээр ямар эрсдэл байгаа вэ гэдэг Эрдэнэбат гишүүн маань асууж байна л да. Тэгэхээр яг ингээд шүлжээнд холбоход маш хүндрэлтэй байгаа. Зүгээр л хараа эрчим хүчний салбарт ажиллаж исэн хүн өөрийнхөө нарны панелыг шүлжээнд холбоход 6 сар явж шээ. Тэгэхээр энэ бол бүр асар хүндрэлтэй асуудал учраас энэ дээр ийм онцгойлон заалт оруулж өгсөн. За дээрэс нь техникийн нөхцөлгүй гэдэг нь техникийн шаардлага хангахгүй гэсэн үг биш юм аа. Эрчим хүч талаасаа бол яг тэгэхээр техникийн нөхцөл гэдэг нь тэн дээр та шүлжээнд холбохын тулд ямар шаардлагыг хангаж явах ёстой юм бэ гэдэг ийм заалтуудыг бичсэн цаас юм байгаа. Гэтэл энэ ижилхэн цаасыг хүн болгонд өгөөд тэр нь энэ хүн суртлын үүр уурхай болоо явж болохгүй.
Түгээгшүүлжээнд холбогдох нарны панел батарей ямар техникийн шаардлагыг хангасан байх ёстой вэ гэдэг юм аа. Олон нийтэд нээлттэй. Яагаад гэвэл энэ бол бүх нарны панелийн хувьд адилхан. Тийм учраас энийг ингээ нээлттэй олон улсад бол ерөөсөө түгээгшүүлжээний дүрм одоо грид код гэж ярьдаг. Тэгэхээр тэрийг л тасралтгүй хөгжүүлээ сайжруулаа явж явах хэвээр тэр нь олон нийтэд нээлттэй байх хэвээр. За тэгээд энэ одоо системийг угсарж байгаа барилга угсралтын компаниуд тэр шаардлагыг хангасан байж ижил тэр системийг сүлжээндээ холбоо явах хэвээр. Тэрнээсээс холбохоос өмнө тэр цаасыг авахын төлөө 2-3 сар зарцуулдаг байж болохгүй гэдэг утгаараа энийг оруулсан байгаа. Тэгэхээр энэ дээр бол эрчим хүчний салбар талаасаа бол нэлээд одоо юутай хандж байгаа. Тэгэхээр энэ дээр бол тийм одоо эсэргүүцэж хандах шаардлага байхгүй. Явандаа бол бид нар техникийн нөхцөл гэдэг одоо хүн суртлын үр уурхай болсон энэ одоо алган чинээ цаасыг бол халах ёстой. Олон улс тийм алган чинээ цаасаар хүн суртлын үр уурхай болгоо явдаггүй. Олон улсд бол түгээгшүүлжээний кредит код гэдэг нэг бичиг баримт байдаг. Тэр нь тасралтгүй сайжирж байдаг. Тэрийг хангасан систем сүлжээндээ холбогдож явдаг юм а гэж ингэж хэлмээр байна. За тэгээд дараагийн нэг асуудал болохоор ер нь энэ нарны панел батарейн систем дээр чанарын асуудал маш чухал. Тийм учраас хэрэглэгч бол аль болох чанартай батарей, чанартай нарны панел суйрлуулах талдаа өөрсдөө л анхаараа явж явах хэрэгтэй. Гамбатын очроо тэгш асуулт асууна.